Нийслэлийн эрдэнэ төлөвчдийн хурлын Монгол Ардын намын бүлэгээс гаргасан ажлын хэсгийн одоо дөрөвдөх хуралдаан болгож байна. Тэгээд агарын бохирдлыг бууруулахад засаг даргад санал дүгнэлт өгөх, дэмжлэг үзүүлэх зорилготойгоор ажлын хэсэг байгуулагдсан. За бид нар эхнийхээ хуралдааныг хийгээд эхнийхээ хуралдаанаар бол бүх төлөөлөгчдөөс, бүлгийнхаа бүх төлөөлөгчдөөс бол санал авсан. За үүний дараагаар хоёр дахь хуралдаанаар бол засаг даргад одоо санал дүгнэлт хүргүүлсэн. За үүнтэй холбоотойгоор гурав дахь хурлаа бол агарын бохирд байгаль орчныг хариуцсан нийслэлийн засаг даргын орлогч Бат Баясгалан дарга. За мөн албаны хүмүүсийг байлцуулаад өмнө өгсөн санал дүгнэлттэй холбоотой хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажлынхын тайлан төлөвлөгөөг танилцсан. Энэ удаагийн хурлыг бол яг утаа ихтэй хороодуудаар бол хурлаа хий гэдэг үднэс энэ удаагийн хурлыг бол Жингэлдээ дүүргийн 7 дугаар хороонд хийж байна. Улаанбаатар төмөр зам бол биш үү? Суудлын Богоон депо гэдэг газар жинхэнэ хотын төвийн одоо энэ 3 дугаар бүсд чи орж ийн үгүй юу? Баянгол одоо хэдвэр хороонд ордё. Тэг Баянгол дүүрэгт орж байгаа. 1 2 ч ороогүй байна заяа. Тэр бол Улаанбаатар хотод жинхэнэ хотын төвд одоо утаа үйлдвэрлэж байгаа ганц том үйлдвэрчин байж байгаа шүү. Энийг одоо анхааралд авах хэрэгтэй. Суудлын Богоон депо яадын гэхээр жилдээ 130 вагон нүүрс оруулж ирж вагонуудаа тараагаад тэгээ төлж байгаа байхгүй юу? Улаанбаатар дамжирган өнгөрөхтөө төлж байна. Дээрэс нь тэр нөгөө суудлынхаа вагоныг хөлдөөхгүй байх үүднээс хонжоогоо унжиж байгаа вагонуудаа 24 цагаар галлаад ингэ явчихдаг. Энэ тал дээр одоо нийслэл бас анхаарад Улаанбаатар төмөр замаа дуудаад уулзаад ямар боломж болцоод ирэх 17 оны өвөл гэхэд бол одоо ер нь бол Улаанбаатар төмөр замын суудлын Богоон депо хамгийн их утаа үйлдвэрлэж байгаа. Яндангаас ингээд утаа гарахтаа шууд ингээд галтайгаа утаа гараад л дээшээ ингээд юу яагаад гэдэм юм лээ л дээ. Хамгийн их утаа үүсгээд идэм юм лээ. Тэгэхээр тэрнийг нэг хүний зохион бүтээсэн юун дээрээс харж хахад тэр гарч байгаа шууд утааг эргээд нэг юу руугаа татаж оруулаад ингээд шатаачих юм бол айгүй их юм үрдэс юм жинхэнэ нөгөө тоосонцор гардаг юм билээ шүү дээ. Тэгэхээр богино хугацаанд тийм санал санаачлаг гаргаад одоо нүүрс төлж байгаа ч гэсэн тэрэнд нь ингээд утаагийн татаж оруулаад юу яах тийм нэг шин санаачлаг энэ төр байгаад богино хугацаанд тийм шийдэх юм боломж байдгүй юм болов. Энэ шалалтын энгийн 100хан дээр бол шинэ стандарт тавигдсан байна. Тэгээд энэ дээр бол энэ манай юун дээр захирамж юунаа тушаалын үр дүнд гарсан юм дээр бол цаашд бол ийм энгийн буюу одоо таны хэлж байгаачлан тэр бол нөө дээшээ ингэж гал гараад байгаа гэдэг нь дутуу шатлалтыг хэлж байгаа. Одоо энэ шинээр тогтоосон буюу энэ юуны Дэлхийн банкны буюу нөө Улаанбаатар цэвэр гарч ирлээ шүү дээ. Тэднийх ерөнхийдөө бүх төрлийн байгууллагуудаар яваад бүх тооцоо судалгааг нь хийгээд 100 судалгааны үндэсний зөвлөлтөд хамтраад шинэ стандарт бий болгосон. Монгол улсын хэмжээнд. Тэгээд засаг дарга бол маш тодорхой заасан байгаа энэ 1-2 дугаар утааны бүсдэр бол сайжруулсан 100-наас өөр 100 төлөв байхгүй. Гэхдээ энэ ундад бол өмнө нь бол та бүхэн мэдж байгаа маш их хэмжээний энэ 100 тараагдсан байдлаар тэгээ нийгмийн халамжийн байдлаар явсан. Энэ удаагийн энэ ажил бол зүгээр энэ юуг бол энгийн 100 зүгээр бүгдийн ерөнхийдөө 4 сарын 1-ээс хойш бүх энгийн 100-нуудыг зах зээлээс авна. Нийтийн тээврийн том оврын автобусуудын энэ стандарт утаан дээр нь тавих стандарт гэж нэг юм байна уу? Өнөөдөр яг нэг яг ингээд бодтойгоор яриад суухан бол нийслэлийн тээвэрд болон тээврийн үйлчлэгээ эргэлж байгаа аж ахуй нэгж байгууллагуудад нийслэл хотмон татаас болгож олон 10 тэрбум төгрөг төлж байгаа. Өнөөдөр та бүхэн энэ нийслэлийн 4 бүсд хуваагаад бид нар оруулаад ирчихье. Нийтийн тээврийн хэрэгслэгч гэсэн 4 бүстэй бас яг тэр адилхан байдлаар хуваарлж явуулах тал дээр нь ямар та бүхнээс сонголт шийдэл гарцсан байгаа юм. Нэгдүгээр бүсдэр нь тэр яндан байхгүй бүсдэр нь үнэхээр тэр хайбрид автобусуудыг нь явуулах юм уу? Дизель хэрэглэдэггүй автобусуудыг нь явуулах юм уу? Энэ тал дээр бас та бүхэн нийтийн тээврийнхэнтэйгээ хамтарч ажилламаар байна. Иргэдийн оролцоог дэмжих бүлэг хоршоо одоо яг энэ утаадны голомтонд байгаа айл иргэд бол бүлэг хоршоо байгуулад орчны бохирдлыг бууруулах үүднээс агарын бохирдлыг бууруулах, орчны бохирдлыг бууруулах за магадгүй 10 өрх 20 өрх нийлээд тэр бохирынхаа асуудлыг нэгдсэн байдлаар шийдэх
зөөвөр рүү орох. За бас яг байгаль экологид ээлтэй тэр шийдэл рүү бүлгэрээ шилжсэн тохиолдолд нийслэлийн зүгээс, дүүргийн зүгээс дэмжлэг үзүүлдэг энэ байдлыг одоо бас эрчимтэй явуулах нь зүйтэй гэж бодож байна. Энэ саналыг бас оруулъя. Дараагийн санал бол утаа ихтэй автомашиныг журамлах, хориглох, торгох арга хэмжээг хэрхэн авч байгаа вэ? Энэ дээр анхаарлаа хандуулъя. За үүн дээр бол бүр онцгойлон анхаарах зүйл бол үзлэг онцгой хийдэг байгууллагууд дээр одоо ямар хяналт тавих юм бэ? Тэн дээр очиж утаа гардаг машиныг 10-15 мянган төгрөг өгөөж онцлогоо даруулцдаг. Тэгээ утаатай хотын төвөр ингээд авах гээд байдаг энэ үзэгдэл байна. Энэ дээр бол бүр хатуу анхаарал авч арга хэмжээ авахыг бол санал дүгнэлтэнд оруулъя. Газартаа иргэдэг бол газрыг нь цуцлах нэхээсээ илүү газартаа иргэд одоо та бүхэн газраа баталгаажуулахын тулд тэн дээр орчны бохирдол үүсэхгүйгээр, агаарын бохирдол, хөрсний бохирдол үүсэхгүйгээр шийдэл гаргасан тохиолдолд та бүхэнд одоо газрыг одоо баталгаажуулна гэдэг энэ хэлбэр рүү орё гэдэг энэ зүйлийг одоо магадгүй иргэдийн хурлаар энэ шийдвэрийг гаргуулах тийм одоо саналтай байна.